байгаа. За төрсөн маань жигшин цэцэг байгаа. Өгдөл маань x-тэй нэмэх нэг бүртгэсэн ийм гурван өгдлөө бодлого зохиогоорой. Тэгээ асуудлаа шийдээд ирэхийг хичээгээрэй гэсэн юм даалгавар өгсөн байгаа. За тэгээд багууд маань бусдаа ойлгомжтой байхаар бичгийн заасан дээр бичээд бодлоготойгоо танилцсан байгаарай гэсэн. Тэгэд эндээс бодлогынхаа төл төрлөөс нь сонгоод самбартнаа. За бодлого хэний бодлогыг наах вэ? Ярилцаарай. Сонгосон бодлогыг бодлогоо наагаарай. За багууд маань инх за баярлалаа бодлого тайлбар сурагчид маань үлдчихэв. За нэгдүгээр багаас эхлээд бодлогыг тайлбарлая. За бусдын хартаас усаарай. Манай сонгосон бодлого болохоор энэ за хүлэмжийн өртөөдийг стараас нь тоо тэгээ өөрөөр 30 м-ээр хүлэмжийн өртөө гэсэн ба. За энэ дээр болохоор мэдээж тэгш үзэг тэмцээний тохиолын чанар ашиглаа бодсон. Тэгээд шийдвэр болохоор урт нь 4500 м, өргөн нь болохоор 4499 м гэх эндээсээ талбай. За баярлалаа. За хоёрт ороо. За манайх болохоор одоо диагноз олох болов асан байгаа. Хүлэмжийн өрт нь өргөнөөс 1 см илүү ба диагноз нь 30 бол толоодаг бол гэсэн юм. Мэдээж гişинцэгт болохоор гэрэн чарам ашиглаж бодоод тэгээд гарсан боловч хариу гинээрах юм гэж. За асуудаа шийдэж амжааг болгоно тийм ээ. За манай сонгосон бодлого болохоор юм. За тэрний урт нь өргөнөөс 1 см урт ба бай 30 см квадрат бол гişинцэгтийн урт ба өргөнийг бол гэсэн байна. Тэр болохоор x-ийн квадрат хэрэгтэй ихтгэх гэсэн болохоор. за дөрөвдүгээр тайлбарлая. Манай болохоор бас багаас арай ялгаатай. Цогны периметр нь болохоор 30 см, урд нь өргөнөөс 1 см-ээр уртвал цогны өргөн ба уртыг бол. За энийг болохоор бидний мэддэг арга байсан учраас шийд маань 7 гэж гарсан. Тэгээд өргөн нь 7, 8 гэж хариуцсан байгаа. За баярлалаа багуудаа. За тэгвэл бид өнөөдөр энэ багуудаас харахад тийм гişинцэгтийн халууд өгдөөг байгаа тохиолдолд дигналыг олох, талбайг олох, периметрийг олох, мөн дигнал тал өгдөөг байх нөгөө талыг олох гэсэн ийм бодлогуудыг сонгож авсан байна. Энэ сонгож авсан бодлогуудаас харахад одоо талбай олох, дигнал олох бодлогод маань квадрат зэрэгтэй тэгчл гарч ирсэн учраас хаахын шийдэж амжааг байна. Тэгвэл өнөөдөр бид энэ асуудлаа хичээлээрээ шийдэе. За хичээлийн сэдэв квадрат гişтгэл.